Мэдгүй одоо хизээ тийм шахалт ирэх юм бас бүгд шүү дээ. Өөрөөр хэлбэл газрын төсний бүтээгдэхүүний зах зээл дээр одоо бараг давуу тал олгоо гэсэн залт байгаа тоххой. Чингис хаан эсэх онгоцны буудлыг түшиглээд Роснефть, Эрчис ойл гэдэг хоёр компани хамтарсан компани байгуулах юм байна. За тэгээд Орос манах онгоцны түвш 20 жилийн хугацаанд нийлүүлнэ гэж байна. За ингээд хилцээр гэдэг юм явж байна. За энэ бол онгоцны түвш онгоцны түвш нийлүүлж байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаанаа бол үндэсний аюулгүй байдал тусгаар тогтолтой холбоотой ийм асуудал байна гэж дүгнээд байгаа хүмүүс. Та үүн дээр бас нэлээд сөрж өчтөр ярьж байгаа шиг байлээ. Мэдгүй одоо хизээ тийм шахалт ирэх юм бас бүгд мэдчих. За ер нь бол бүх заалт ноцтой байгаа энэ тавхан нүур баримтчих штэ. Тэгсэн ирнэ ингээд бүх ер нь дийлэнх заалтууд нь болохоор нөгөө нэг айлын талыг хамгаалсан тий. Одоо тэр нөгөө айлын талын эрх ашгийг дүвийлгсэн. Манай тал бол бахан үүрэг хүлээсэн. Нэг тийм хилцээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ дээр харин засгийн газар дутуу ажилласан гэж яриад байна. Тэгээд гол нь одоо жишээл нөгөө оруулж ирж байгаа засгийн газрын тал болохоор юу гэж ярьж ийн вэ гэхлээр энэ бол зөвхөн дагаарын түвшний асуудлыг зохицуулж байгаа юм аа тий. Энэ бол ингээд тийм айгүй хязгаарлагдмал одоо зах зээл тий зөвхөн одоо нэг онгоцны бодол дээр ингээд үйл ажиллагаа явуулна гэх юм уу тий гэж ярьж байгаа боловч яг үнийн эрэхтэй зөвхөн агаарын түвш биш яг газрын тосны бүтээгдэхүүн гэсэн агуулгаар нь тэ бүхий л одоо түлш одоо юу гэдгийг дизель тэ бензин тэр зүйлүүдийг бас хамарч магадгүй ганц хоёр тийм ноцтой заалтууд байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл манай тал ямар үүрэг хүлээж чинь вэ гэхэлэр Монголын тал хамтарсан компани үйл ажиллагаанд буюу одоо нөгөө Роснефтьтэй хамтраад байгаа компани үйл ажиллагаанд Монгол улсын дотоодын зах зээлд газрын төсний бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана. Тэгэхээр бид бол нөгөө газрын төсний тухай хууль энтрээрээ болоод дотоодын зах зээлээ хамгаалаад ингээд тодорхой хязгаарлалтуудыг тавьж байгаа шүү дээ тийм үү. Гэтэл тэр хууль үйлчлэхгүй байх үргийг манай тал хүлээчихэж байгаа. Тэгэхээр засгийн газар ийм зүйл оруулж ирж байна. Монголын хууль үйлчлэхгүй байна. Ганц онгоцны түвш биш шүү дээ. Газрын тос гэдэг чинь одоо газрын төсний бүхэл бүтээгдэхүүн бүх төрлийн бүтээгдэхүүн. Бас одоо тэгээд яг ийм газрын төсний бүтээгдэхүүн гэж одоо ерөнхийлсэн бас ямар заалт байна гэхлээр ингэж Монголын тал нь Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага Монгол улсын аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу шаардлагатай хэмжээгээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд ижил төрлийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж буй Монгол улсын хуулийн этгээд болон 3 дахь улсын этгээдэд тавьдаг нөхцлөөс дутуугүй таатай нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжийг олгоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл газрын тосны бүтээгдэхүүний зах зээл дээр одоо бараг давуу тал олгоо гэсэн заалт байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр энэ нөгөө агаарын түвшнээсээ хайлаад тийм ээ нөгөө Монгол улсын хууль бараг үйлчлэхгүй байх төвшний агуулгыг одоо бүхэлдээ одоо энэ газрын төсний салбартаа өчөж ийна л гэж ойлгоод эсрүүцээд байгаа шүү дээ. Одоо магадгүй манай нөгөө шатхуун тий одоо шатхуун борлуулдаг аж ахуйн нэгжүүдтэй идэлхэн колонк бариад шатхунаач борлуулж магадгүй л гэдэг юм харагдаад байна шүү дээ. Тий яг өнгөрсөн хугацаанд бол яг энэ гадны компаниуд манай дотоодын одоо энэ газрын төсний салбар жижиглэнгийн худалдаа эрхлэх маш өндөр сонирхолтой байсаар ирсэн шүү дээ. Тэгээд Монгол улсын хувьд болохоор яг энэ одоо стратегийн салбартаа бол гадны компани колонкуудыг бол байлгахгүй гэсэн ер нь бол нэг тийм зарчмын байр суурийг бол бид маш олон жил хадгалж яваа тий. Тэгээ эн чинь бол бас бидний хувьд болохоор бас л нөгөө аюулгүй байдал тий одоо эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр тэр утгаараа бол одоо магадгүй нөгөө эхний алхмын бас үүгээр одоо нэг хаалга тий нээгээд өгчихийг үгүйсэхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ийм одоо Монгол улсын хуулийг ингэж хүчгүүдүүлсэн, өгөөдүүлсэн тий хууль үйлчлэхгүй байх төрлийн зохицуултуудыг агуулсан юм хэлцээрийг бол зүгээр ингэж оруулж ирэх нь л буруу байдаг. Тэгээ би өчигдөр бүр аргаа ороод засгийн газраас гуйсан шүү дээ. Тэ. Тэгвэл таад ядаж тий одоо аж ахуйн шин чанартай юмнуудаа түүгээрээ шийдэж болтгоо юм уу? Яахлаарэ их хурал руу ийм тэ ийм түүхий юм оруулж ирчээд тэгээ дараа нь ярих нь шүү дээ. Засгийн газар жишээл өө энэ усыг хурал баталцсан. Тэ? Тэгээд ингээд дунд нь эзэнгүүтэх байхгүй. Тэр чинь ингээд нэг тодорхой салбар дээр аж ахуйн асуудал хариуцаа явж байгаа хүмүүс чинь яг тэр одоо бас хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Тэгээд нэг юм босон болоогүй янз бүрийн асуудлуудаа их хурал руу орж ирээл парламентаар батлуулаад гэж бас болохгүй байхгүй. Тэгээ эн чинь ингээд ийм засаглал хоорондын тэнцвэр байх хэрэгтэй тий. Хамгийн ноцтой нь гişүн уучлаа. Хамгийн ноцтой нь одоо энэ Евразийн эдийн засгийн холбоонд төр эсэх гэрээ тийм ээ. Ингээл за тэгэл дээрэс нь энэ Оросын холбооноос түш нийлүүлэх гээл ийм асуудлуудыг хамтарсан засгийн газар гэдэг утгаараа арчсан намаараа оруулж ирээд өөрөөсөө ингээд ард нь чимээгүй суучж байгаа ийм дүр зураг харагдаад байгаа байхгүй.
Та үүнтэй санал нийлэх үү? Ер нь бол харин би засгийн газар гэж онцлоод байгаа. Засгийн газрыг бол ерөнхий сайд хэрэгүүлнэ тийм ээ. Тэгээ засгийн газар чинь кабинетийнхаа зарчмаар шийдвэрээ гаргаад явна. Өчигдөр жишээлбэл энэ чинь туван сайд ч биш одоо баг зам тээврийн сайд энэ төр сууж явах хэрэгтэй тийм үү. За тэгээд ийм одоо засгийн газар хоорондын хилцээр юм бол ерөнхий сайд нь өөрөө оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд ингээд ийм улс төрийнхөө хариуцлага одоо тэр манлайллыг үнэхээр ингээд эндээ ихтэлтэй бол өөрсдөө үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэ гэтэл яг манай би бол бас Арс намаас ажиллаж байгаа сайд нартаа зарим талаар бол одоо баяртай байгаа. Хөрх юм ингээд бас нэг ажил хийцээ, явуулчих гэсэн нэг ихтгэл үнэмшлэр ингээд нэг улаан өрөөрөө одоо өнөөдөр ч гэсэндээ 5 сайд өдөржингөл нөгөө их хурал дээр чуулган дээр гишүүдийн асуудал нь хариуллаа. Гэхдээ тэглээгээд нөгөө ажил хийчих гэсэн хүмүүсийга ингэж те одоо энэ хамтарсан засгийн газрын одоо энэ үн цэнийг өнгөж үйлчлэхгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бол засаг бол одоо ахаад нэг одоо өөрсдөө яаж сайжруулж орж ирэхин хэдийн асуудал. Гэхдээ ямар ч байсан гэсэн зүгээр сайжруулж орж ирэх стил гэж. Ямарваа нэгэн төвшөнд өөрчлөх төстэй. Эсбүгөөс бол хүлээж авах юу ямар ч боломжгүй л гэж хараад байна. Тэгэхээр энэ дээр бол одоо манай сэтгүүлч нар маань маш сайн ажиллаж байгаад бол маш баяртай байгаа. Тэгээд айгу богино хугацаанд бас хүмүүсийн нөгөө сонорт хүргэлээ шүү дээ. Эсбүгөөс ерөөсөө ингээд мэдэхгүй яваад исэн. Тэ юун дээр их хурал дээр ч гэсэн энэ материал нь сайхан л орж ирсэн.